монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэмтэнд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 14 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Заяа, хөтлөгч Цэцэг найруулагч Од Эрдэнэр нөгөө тал нэвтрүүлгийг хөрөх гэж байна. Өдрийн мэнд Заяа. Өдрийн мэнд Цэцэг. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ар Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажиллана. За мөн барилга уурхайн агаас яа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак ихтлгүүрээс гисүрэтагаар Прошак багаж хэрэгслийн ихтлгүүр хамтран ажиллана. Баярлалаа. За Лав гарагийн хаадын болон маань эхэлж байна. Өнөөдөр бид яг жинхнээсээ галзуурч солиорсон. Тэр нь түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэж үлдсэн хамгийн муу нэртэй хаадын тухай танилцуулнаа. Энэ нөгөө жинхнээсээ гээд байгаа шалтгааны одоо 3 дахь өдөр болгон ч хаадын тухай ярьдаг штэ тий. Тэгээ өмнө янз бүрийн сонин гаж итгээд зан авиртай хүмүүсийг ярьжсэн. Тэгээд сонин зан авиртай хүмүүсийг чи бид нар нөгөө нэг яг шууд утгаараа галзуурсан биш мөртлөнгөөс энэ юу н галзуурсан биш үү гэж ярьдаг штэ тий. Өвчтөе. Тийм галзуурсан юм шүү гэж ингээд ярьдаг. Гэхдээ яг нөгөө нэг өнөөдрийн дугаарт бол жинхнээсээ галзуурсан хаад буюу тэдний сэтгцэд нь жинхнээсээ ийм шинж тэмдэг ажиглагддаг байсан хаадын тухай ярих юм аа гэсэн үг. За ингээд эхлэе. Нэгдүгээр хаан эхний танилцуулах хаан бол Францын 6 дахь Шарль гэдэг энэ хааны талаар танилцуулнаа. За энэ хаан бол 1368-аас 1422 оны хооронд амьдарсан. За 1380 онд 12 настайдаа хаан болоод тэгээд 42 жилийн турш төр барьсан ийм хаан байдаг. За Францын 6 дахь Шарлийг ярьж байгаа. Тэгэд түүний хаанчлалын жилүүдийг Францын түүхэнд хамгийн суурилтэй эмх замбраагүй үеийг байсан гэж үздэг юм билээ л дээ. За тэгэхээр 6 дахь Шарлийн хувьд болохоор засаглалын эхний 12 жил нь ер нь гайгүй, энгийн, тайван, дүлгөөн байсан гэж үздэг. Харин дараа нь эрүүл мэндийн байдал нь маш хурдцтайгаар муудаад сэтгцийн өвчтөй болсон гэдэг. За тиймээс түүхэнд Галзуун хаан нэрээр тэмдэглэгдэж үлдсэн байдаг. За 1392 онд анхны сэтгцийн хямралд орсон гэж үздэг юм билээ. Нэг удаа ингээд нөгөө ордныхын шадар хүмүүс рүүгээ гівг интгэн зүг зүгээр байж хатан дараад тэнд ямар ч тийм нөгөө нэг сонио үйл явдал болоогүй ийм хурцтмал үйл явдал болоогүй байхад зүг зүгээр байхад нь довтлоод хит хидүүд хүний амийг нь хөнөөцсөн байгаа байхгүй энэ хаа. Тэгээ түүний энэ өвчин давтамжтайгаар дахин буюу ойрхон гарч ирж илэрдэг байсан. Олон удаа өөрийгөө хинбэ гэдгийг мартцсан байсан. За ер нь бол би хаан юм уу, би хин юм бэ гэж айгүйх боддог. Тэгээд ордонд тааралцсан хүмүүсээсээ би хин юм бол намайг хин гэдэм бол гэж айгүйх асуудаг. Тэгэхээр энэ жихнээсээ бүр яг юм галзуурсан байсан. Тэгэд таньдаг хүмүүсээ танихгүй болно. Эсвэл ингээд нөгөө зарим тохиолдолд бүр өөрийгөө шилэн хүн гэж сэтгэдэг болсон байсан. Ерөөсөө хинт ч харагддаггүй юм хүн болсон. Гих мэтчлийн юм сэтгцийн өөрчлөлтүүдийн хаанд гараад эхэлж байгаа байхгүй юу. Тэг ер нь бол шилэн хүн болсон гэхээр яана гэсэн үг юм гэхээр өөрийгөө тунгалаг гэж сэтгэж байна гэсэн үг. Би ерөөсөө харагддаггүй намайг ингээд юм нэгт харагддаг гэж боддог. Тэгээ ингээд бүх хувцаа тайлсан үед нь ингээд бусад хүмүүс намайг харахгүй байна гэж боддог байсан гэсэн үг шүү дээ. Тэгээ нас бие төрсэн эрэгтэй хүн ингээд хувцаа тайлцсан ордон дотор ингээд гүүгээл те. Тэгээд намайг ерөөсөө хүн харахгүй байна гэж бодонгуудаа шаарл байхгүй гэл ингээд ордноор хэрэм хэсүүжлээл яваад байна гэдэг бол бүр яг ингээд ордонд байгаа хүн харахад өрөвдмөр. За ер нь бол ингээд ярьж байгаа надад ч гэсэндээ айгүй хэцүү санагдаж байгаа байхгүй энэ хүний өвчин тийм амар туйлдаа хүртэл хүндэрсэн байсан гэсэн. За тэгсэн чинь ордны шадар хүмүүс хаантныгаа олж хараад нэг шалтан өгөөд хангуут нь юм нөврүүлэх гээд хуцас өмсгөөд ингээ оролттой юм байгаа зү мэдээж хаантаа та нөвргөө өмсчих, хуцаа өмсчих, хөрмөө өмсчих гэдэг ч юм уу те. Тэгээд энэ яг ингэж оролдох үед нь та нар намайг яг яаж хараад байгаа юм бэ? Би чи харагддаггүй шүү дээ. Би тунгалаг шүү дээ гэд өөрөө амар гайхдаг байсан энэ хаан. Тэнгүүтээ надад бити үрээдээ би чи шилэн шүү дээ. Намайг ингээ унгаах юм бол би хагарч шүү дээ гэ ингэж ярьдаг. Тэгээд ингээ бүр яг ингээд хуцас өмсүүлэх гээд өөр төр нь очихоор амар хууралдаг, загнадаг, нөгөө дүүлэргээ бүр заримдаа ингээд сэлэм далаадаг ч юм уу тий. Ийм хачин зам байдал гаргадаг ийм хаан байсан байгаа. Нөгөө алдартай үлгэр өгдөг штэ хааны шинэ хувцас гэдэг. Хаан шалдан бай. Тэргүүд гэдэг тий. Тэрийг бас энэ хаанаас сэтүүлсэн байж болохоор л юм тий. Ингээд сонссон чинь. Харин тийм санагцсан. Тий. За энэ хаан маань бол тэгтээ байнга бол галзуу мэдрэл байдаггүй. Заримдаа ухаан санаанаас харуулж цэцэн цэлмэг бүр хурц ухаантай байдаг байсан. Гэхдээ ер нь бол одоо ухаан санаанаас харуул үе нь маш бага. Галзуу үе нь бол арай илүү байдаг. Тэгээ галзуурс үед нь бол хүмүүс маш их уулзгаас айж зүгтаадаг бол эрүүл саруул үед нь уулзаад зөвлөгөө аваад асуудлаа шийдвэрлүүлэхээр бүр урт дараалал үүсдэг байсан байгаа. Яг галзуу үедээ л эвгүй болохоос уг нэг дажгүй сайн хаан байсан байна. За ингээд 6 дугаар Шарл хааны эрүүл мэндийн сайнгүй байгааг далимдуулаад улс орны асуудлыг түүний өмнөөс шийдвэрлэдэг хүмүүс бий болсон. За тэр хүмүүсийн бол төлөөлөгч нар гэдэг байсан. Тэгээд төлөөлөгч нар нь бас дотроо 2 том бүлэглэл хуваагдсан байгаа. Арманиакууд буюу одоо хааны эхнэр Изабеллагийн талын хүмүүс. Нөгөө талд нь болохоор бургундчууд буюу одоо хааны үеэл
Бургундийн Георгийн бүлэг гэдэг ийм хоёр талд хуваагдсан байсан. Энд чинь нөгөө нэг 1600 оны үед төр барьжсэн гэхэлэр Жанна д'Аркын үеийн юм биш үү те? Тийм. Ааха. За ингээд энэ хоёр фракцийн хооронд иргэний дайн шахуу тийм маш хурц байдал үүссэн. Ингээд улс орн айгүй эмх замраагүй сул дорой болж эхэлсэн. За ингээд 6 дугаар Шарл хааны эрүүл мэндийн байдал сайнгүй, язгууртнууд нь хоёр хуваагдаад талцчихсан байгааг далимдуулаад эртний үстэй Англи улс Францтай их дайнаа эрчимжүүлсэн. За энэ бүр сайн болсон ш баг завшаа гэж хэлэхээр. Тийм, дайсных нь хүч муудсныг хинч ясаад далимдуулах л баг л та. За энэ нь алдарт нөгөө 100 жилийн дайны нэг хэсэг болсон байдаг юм байна. 1415 онд Ажинкурийн тулалдаан болоход Францын хувьд аимшигтай ялагдал, бүр шившигтэй ялагдал болсон. Ингээд Английн хаан 5 дугаар Хенри Францыг бүрэн эзлэхийн эрэмт хүрсэн байна. За тэгээ мэдээж энэ чинь нөгөө хүн цохилтонд орсон байгаа шүү дээ. Хүн цохилтонд орсон Францын хаан 6 дугаар Шарлийн үед төр засгийг удирдах ямар ч чадваргүй болсон байсан. Энэ хүн чинь өөрөө оюун санааны хувьд сэтгцийн өөрчлөлттэй болоод өвчтөй болчлаа шүү дээ. Тэгээ Англи улс үүнийг нь ашиглаад яасан гэхээр Траугийн гэрээ гэдэг ийм гэрээ хийсэн. Энэ нь болохоор 1420 онд хийгдсэн гэрээ. За тэгэхээр энэ гэрээ ёсоор яатан гэхээр 6 дугаар Шарл өөрийн хүү ирээдүйн 7 дугаар Шарлийг Францын хаан гэж хүлээмжшүүрхээс аль биесээр татгалзсан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хаан ширийг хүүдээ өвгөө уламжлуулахгүй залхамжлуулахгүй гэдгээ хүлээмжшүүлсэн гэсэн үг. За хоёрдугаарх нь Английн хаан 5 дугаар Хенри Францын хаан ширээний хууль ёсны залгамжлагч болж байгаа. Энэ гэрээ бүр айгүй муухай гэрээ агаад шууд хүнийг нөгөө өвчтөөр нь тайлбарлуулж байгаа гэсэн үг шүү дээ. За нөгөө 5 дугаар Хенри чинь 6 дугаар Шарлийн охин Катринтай гэрлээд Францын хаан ширээгээ бүр ингэж аль бие ёсоор баталгаажуулж авч байгаа юм. За хэрвээ 6 дугаар Шарлнаас орох юм бол 5 дугаар Хенри Францын хаан болно гэж энэ Траугийн гэрээнд заасан байсан юм байна л та. Тэгээ ер нь бол энэ аюулгүй аимшигтай гэрээ гэдэг өвчнөөр нь тайлбарлуулад хаан ширээг нь булаахж байгаа юм үйл хийж болно шүү дээ. За тэгээд энэ нь Францын ард түмний бухимдал уур хилэнгийн хүргэж бүр бослог гарахад хүрсэн. За ингээд хүмүүс юу гэж хийсэн ард иргэд яаж исэн гэхээр Франц улс дайнд ялагдах юм бол ялагдсан л үз, эзлэгдэн л үз. Угаасаа хэсэг хугацааны дараа бослого хөдөлгөөн гараад наадуулагч нь хөөгд явуулж болно штэ. За хамгийн гол нь албан ёсоор ингэж хаан ширээгээ гадны хаанд хуульчилж өгч болохгүй. Энд чинь бүр яг ингээд албан ёсны гэрээгээр хуульчилж өгөх гээд штэ тий. Ингээд энд нь ард иргэд нь аягүй дургуутсан байгаа. За босогчд хэлэхдээ наад 6 дугаар Шарлчин галзуу мэдрэл муутай ухаан санаа нь орон гараа үедээ хийсэн гэрээ штэ. Наад гэрээ чинь хүлээмжшүүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл ард түмэн хүлээмжшүүрхгүй байна. Хүчин төгөлдөр гэж үзэхгүй. 6 дугаар Шарлийг алаад хүү болох 7 дугаар Шарлийг нь хаан ширээнд залъя. Энэ нь шудраг өсөнд нийцнэ гэж ард түмэн бүр ийм санаачлаг гаргаж ирсэн баг. Ер нь Ярээр. үргэлжлүүлээ ярих уу те? Ер нь ер нь энэ гэрээ нь бол бараг л одоо боловсон дээрэм л юм байна. Бараг дээрэм байгаа. Муухай. Ер нь бол хүний нөгөө өвчтөй сул дорой байдлаар нь тайлбарлуулад яг нөгөө англи талаасаа бол энэ харьцангуй сайхан завшаантай юм шиг үйл явдал болсон байж болно л та. Гэхдээ яг Францын ард иргэдийн талаас харах юм бол энэ бол үнэхээр муухай увяг үйлдэл шүү дээ. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Улаанбаатар хотод 14 цаг 22 минут тассан байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Арж Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажиллаж байна. Арж Жанжуулангийн аршааныг монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгэгийг илааршуулах, биеийн эрүүл чирэг ойлгох зорилгоор хэрэглэж ирсэн. Эмч Маран Будчог энэ аршааныг хэрэглэхийг зөвлөдөг байсныг тухайн үеийн ном судартал тэмдэглэгдэн үлдээсэн байдаг. Илааршуулах чадварыг Монгол болон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад энэхүү ундраг дээр түшиглэн анхны бүтээгдэхүүн болон совилныг нь байгуулж ижээ. За тэгэхээр бид нар одоо зуны улирал маш их хөлөрдөг. Хөлөрж ийн гэдэг чинь яаж юм гэхлээр бид байгаа хамаг микро элементүүд буюу эрдэс бодисуудаа гадагш нь хөлсөөрөө давхар алдаж ийн гэсэн үг. За дээрэс нь маш их сангадаг. Цангаж байгаа хэрээр бид нар шингийн муудаг. Шингийн муухта ихэвчлэн ус уугаад тэр ус нь бөөрөнд ачаалд үсгээд гадагшлахтаа дахиад бидний биед байгаа нөгөө микро элементүүдийг аваа гараа авчин. Тэгэхээр яг уу гэхлээр бид нар ийм жижиг эрдэс бодисын дутагдалд орж эхэлдэг байна. Дутагдалд орохоор бодисын солилцоонд одоо доголдол үүсээд ер нь бол бид нар амархан өвчлөдөг болно гэсэн үг л дээ. За тэгвэл энээс өрсөн сэргийлэхийн тулд бид нар Арж Жанжуулан гэдэг энэ хандгаатай жанжууланг хэрэглэх нэ. Арж Жанжуулангийн ундрагаас авсан. За яагаад хэрэглэх ёстой гэхээр найрлагандаа маш олон төрлийн эрдэс бодис агуулдаг. За жишээлбэл цайр агуулгадж байгаа. Бид нар цайрыг аягүй сайн мэддэг болсон. Бодисын солилцоог хамгийн сайн түргэсгдэг, өг шаталтыг сайн дэмжиж өгдөг, дархлааг сайжруулдаг гэдээ ярьдаг тий. За жишээлбэл цайр, магн, кальц гэх мэт зөндөө олон эрдэс бодисууд байгаа учраас биеийн шингэнийг аягүй сайн нөхөн. За тэгээ энэс гадна зуны улиралд хүүхдүүд нар
гарчдаг хоолноос хордлого авдаг томчууд ч гэсэндээ ямар нэг юм хитрхийх тостой юм эзнээс болоо гүйлэгдэгээ суулгадаг ийм асуудал байдаг. Тэр тохиолдолд яг бид нар алдж байгаа бодисоо эргэж нөхүүлэхийн тулд бодисын солилцоогоо хэвийн болгохын тулд хандгаатай жанжуулан уух нь номер 1 сонголт ахна. За ингээд холбогдох хугацааны дугаарыг нь манай заяа хэлнэ. 8805 37 73 Facebook дээр хандгаатай жанжуулан гэдэг пэйж хуудсан байгаа. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндэд дэмжээрэй. За баярлалаа. Ар жанжуулагийн анхны ундрагаас аваасан Аршан хандгаатай жанжуулан хамтран ажилласан. За үргэлжлүүлээ да. Нэг шаардлахын талаар. Тийм 6 дугаар шаардлаханы тухай ярьж байгаа. За ингээд ард түмэн бослого гаргаад энэ шаардлахаа өхөөсэй гэд ярьжсэн чинь гэтэл яасан шаардлахаа үнэхээр нас арсан. Ингээд Английн 5 дугаар Хенри түүнээс бас хэдхэн сарын өмнө нас орчихсан байсан. Ашгүй дээ. Тэр нэг гэрээ хүчин төгөлдөр биш юм уу? За ингээд англичууд Шарлын охин Катринаас төрсэн түүний ач хүү нэг настай Хенриг Франц Английн нэгдсэн хаан гэж зарлаж 6 дугаар Хенри гэж нэрлсэн баг. Англичууд бол шууд одоо өөрийнхөө хоёулаасаа ураг барилцсан учраас тийм ээ тий. Өөрийнхөө хаанаас төрсэн хүүг одоо Англи Францын нэгдсэн хаан гэж зарласан биз дээ. Харин Францын талууд бол үндэсний үзэлтнүүд бол яг 6 дугаар шаардлааны төрсэн хүү 7 дугаар шаардлыг жинхэнэ хаан гэж үзчихсэн байна. Яг энэ үеэр нөгөө Францын үндэсний баатар, эмэгтэй баатар Жанна д'Арк гэдэг хүн гарч ирсэн. Тийм ба. Тэгээд Жанна д'Арк бол 7 дугаар шаардлыг дэмжиж тулалдсан. Хэдий Жанна д'Арк тулаанд алгагдсан ч эмэгтэй хүн улс үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцэж баатарлагаар тулалдаж чаддаг гэдгийг дэлхийн нийтэд харуулж чадсан учраас одоо Францчууд түүнийг үндэсний баатарын хэмжээнд авч үздэг. Зарим сүмхийдэд бол яг Жанна д'Аркийн яг дүртэй одоо бурханчлан тагсан тийм сүмхийдэд байдаг шүү дээ. Сүүл угаасаа нөгөө гигэн гэж юу байсан баха. Нөхөн солсон баха. Чи яг нөгөө нэлээ сүүл үндэсний баатар гэдгээр нь солсон болохоос яг тухайн цаг үедээ 1800 он хүртэл бас л сайн мэддэхгүй ийм л түүхээс юм бэл шүү дээ. Тийм байсан баг. Тийм олны өмнө шатагдаж нас орсон гэдэг шүү дээ. Тийм цаазлуулсан шатаагдсан л гэдэг тий. За тэгэхээр ямар ч байсан ийм юутай юм байна. Шарл хааны түүхтэй юм байна тий. Тийм байна. За тэгвэл дараагийн 2 дугаар хаанаа танилцуулъя. За дараагийн хаан бол Византийн эзэнт гүрний хаан 2 дугаар Жастин гэдэг хааныг ярина. За энэ хаан ямар галзуу байсан бэ гэдэг талаар хэдүүл ярих юм. За 2 дугаар Жастин манай эртний 565-аас 578 он хүртэл 13 жилийн хугацаанд Византийг хаанчилсан. За маш алдартай 1-р Юстиниан гэдэг ийм хааны хүргэн залгамжлагч байсан гэж хэлж болно. За тэгвэл тэр 1-р Юстиниан нь болохоор маш нөлөө бүхий амжилттай хаан байсан юм байна. Тийм учраас нөгөө Жастин түүний залгамжлахад асар өндөр хүлээлт Жастинд ирсэн гэсэн үг. Нөгөө сайжруулахыг л хүчээр нүгэхээс хинч нөгөө хаанаа муу хаантай болохыг хүсэхгүй шүү дээ. Тэ ард иргэд нь ер нь бол тийм зүйлийг хүсэхгүй. Тэгэхээр Жастинд айгүй их юм хүлээлт үүсгэсэн байсан гэсэн үг. За Жастин яг хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан гэхээр маш түргэн ааштай, сэтгэлийн хөдөлгөөн айгүй ихтэй. Тэг өөрийгөө хүчтэй удирдахч гэж үздэг ийм хаан байсан байна. За тэгээ одоо шинэ хаан тавигдлаа. Одоо яах вэ гэхлээр нөгөө уламжлал ёсоор хаан дуршлаггүй байгаа, залуу байгаа. Энийг нь хажуу хавирга улсууд нь ашиглаад тэр улс руу дайрна тийм үү. За гисэн чинь 2 дугаар Жастин айлаг дайрахаас өмнө хідүүлээ ерөөсө төрүүлээд өөртөө дайрчил та гэд Перстэй дайсан байна. За тэгээд энэ нэг эхлээд ингэж тай ихээс өмнө Перстэй инхэн гэрээ байгуулсан байсан юм байл л дээ. Тэгээд инхэн гэрээгээ бүр цуцалж агаад тэгээд дайлуулж байгаа. За тэгсэн чинь энэ дайндаа Визант ялагдаад Аравиан болон Месопотам дахь эзэмшлээ ингээд алдахад хүрч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юм хитрхи түргэн ийм сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэр айгүй аюултай байдал руу энэ улс орныг түлхсэн гэсэн үг. За дайнд ялагдаад суларсан хүч муутай Византын дорой байдлыг ашиглаад Италичууд Визант руу товтолж эхэлсэн. За одоо ингэж ерөөсөө л нэгэнт ингээд хүчин суларсан байгаа дээр л дараад авъя л гэж улсууд бодсон шүү дээ тий. За эхлээд нөгөө Ломбард руу товтолсон, дараа нь Милан, дараа нь тэгээд Тичино зэрэг юм хотуудыг эзлээд Итали дахь Византын ноёрхлыг ер нь ингээд ганхуулаад авсан гэж хэлж болно. За үүний дараагаар Славчууд болон Аварууд Балканы бүс нутаг руу довтлогоо хийгээд за тогтолж эхэлснээр Византийн хойд хил ер нь ийм аюултай бүс нутаг болчихж байгаа. Тэгэхээр ер нь нэг тийм саваагүй ийм хурдан сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэр нь түүнийг ийм аюултай байдал руу түлхсэн гэж хэлж болох гэдэг шүү дээ. Алдахнаж гэж өөрөө гэмтэх юм гэдэг шиг. За ингээд газар нутгаа алдаад, дайнд ялагдаад энэ бүх явдлаас болж Жастин хаан бол сэтгцэн маш гүн хямралд орсон. Гэт манай эртний 575 онд анх галзуурлын анхны шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Гэл зүгээр явж байгаа л гинт хажуутай байсан хүмүүс рүү дайраад хаздаг байсан гэж байгаа. Өө зөө хацаа тавна. Тий. Бас тэгээ юу ч болоогүй байхад гинт чанга орлж хашгирдаг байсан.
Тэгээд энэ намайг хорлох гээд байна гэдээ шадар туслах бараа болгочдоо зодддог. Тэгээ та нар намайг алах гэлээ. Тэгвэл би үхээд өгье гэд бүр амиа орлох гэдэг байсан. Тий. Зөө. Амиа орлох хүртэл хийдэг байсан. За огцон муур уцаартай байдаг. Дараа нь уйлж гунигалдаг. Хин нэгэнд асар их итгэл хүлээлгээд дараа нь түүнийг занлах хийлэгч гэж үзэж харддаг байжээ. Бас тэр өөрийгөө тахал туссан гэж итгэсэн юм шиг ба. Хүүдий. Би галзуураагүй харин тахал туссан юм аа. Удахгүй идэгнэ гэж ярьдаг байсан. Ингээд хүмүүсийг өөрөөсөө хол байхыг шаардаад сандал суудал хаалганы байруул гэд бүх юмаа ариутгуулад цаасаар жиргэлж барьдаг тийм амир сэжигч болсон. Би тахал тусцаан та нар миний хүрсэн юм бити хүрээрээ би удахгүй идэгнэ гэдэг тийм болсон байсан. За ингээд өвчин нь улам бүр хөндрээд төрийн хэрэгт оролцох чадваргүй болоод эхнэр София болон өргөмөл хүү 2 дугаар Тиберийн төрийн удирдлагыг хариуцах болсон. Өвчний улмаа өвчлсөн учраас хааныга дугуйтай сандал дээр суулгаад ордон дотор авч явдаг байж л дээ. За. Яг үүнээс үдэж ер нь хүн төрөлхтний түүхэн тэмдэглэгдсэн анхны одоо нөгөө дугуйтай тэрэгэнцэр үүссэн гэж бас үздэг юм байна. Зөө. Тийм. Византын хаадын дунд ер нь хар тугалаг агуулсан дар суух, хар тугалгаар доторсон сав суулга өргөн хэрэглэгддэг байсан. Хар тугалагч бол ер нь хүний бид бас хортой шүү дээ. Хортой шүү дээ. Тэгээ энэ наажмаар ер нь мэдрэлийн системийг нь гинтээгээд юм галзууралтай төстэй шинж тэмдгүүд илэрсэн болов гэж ер нь хожмын түүхчд үздэг юм байна. За. Өвчин хөндөрсөн үедээ Жастин хаан маань гинт уйлн, орилж хашгирн, шалан дээр өнгөрн, ойрцсон хүн бүрийг хаздаг гэдэг нь ихсэн юм уу тий. Хазаад шүд амаараа зулгаадаг байсан гэж. Яа, энэ гэхдээ өөрийг нөгөө тахал туссан гэж боддогтойгоо зэрэгцээд хэрвээ энэ хүн над руу ойртох юм бол би ч гэсэндээ энэ хүнийг халтруулна гэж боддог байсан ч гэж бас магадгүй юм тий. Хазаад байгаа шалтгаан нь. Тийм их сонирхолтой. Гэт 2 дугаар Жастин хаан нэгэн өдөр ухаан саруул үедээ өөрийн галзуурал төрийн хямралыг гинт олж харж ухаарсан юм шиг байна. Тэгээд 578 онд өөрийн өргөмөл хүү 2 дугаар Тиберийг Цэзар гэж өргөмжлөөд хаан ширээгийн залгамжлуулаад бууссан. Тэгээд дааж бодлоо ингээд тэр жилдээ нас орсон юм байна. Гэхдээ бас ч гэж яг нэг ухаантай үед бол эрүүл шийдвэр гаргах өөрийгөө хүлээн зөвшөөрөх тийм юутай байж тээ. Ухаантай хаан байж тээ. Тийм бас нэг жоох орж гараал байдаг байсан юм шиг. За ойлгомжтой. Улаанбаатар хотод 14 цаг 31 минут болсон байна. За нэвтрүүлгийн дэмжээ ажигчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Дэмжээ ажигчаар Минопост хөрөмж дэмжээ ажиллаж байгаа. За Минопостын үн чиргэлэгч болсноор таныг олон боломжууд таны бизнесийг дэмжих давуу талууд хүлээж өгдөг нэг жишээ бол автомашины зээлийг танилцуулъя. Таны худалдаа авч байгаа шинэ машин Монголд орж ирээд улсын дугаар аваагүй эсвэл Монголд унж байсан гэдгээс хамаарат урьдчилгаа 40% төлөөд үлдсэн 200 сая төгрөг хүртэл за 2.8-аас 3.2% хүүтэй 60 сар хүртэлх хугацаатаагаар автомашины зээлээр авч унах боломжтой юм билээ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9995 8414 гэдэг дугаараас авна. 9995 8414. Минопост дэмжээ ажиллаа. Баярлалаа. За цаашаа үргэлжлүүлээ. Энэ хаан чинь тэгээд яасан гэдэг байгаа. Тэр талаар нь дахиад үргэлжлүүлнэ. За юу вэ? 3 дугаар хаанаа танилцуулъя тий. Хаан ширээ. Тэгээд угаасаа нас орсон юм биш үү тий. Тэгээ ер нь бас. За тэгвэл дараагийн танилцуулах хаан болохоор Шведийн хаан 14-р Эрик гэдэг хааны тухай танилцуулъя л да. За энэ хүн 1560-аас 1568 он хүртэл 6 жил хаанчилсан. Шведийн хаан 14-р Эрик. За уг нь оюуны өндөр чадвартай хүн байсан юм байна. 14-р Эрик нь уран зохиол, одон орон, түүх, гадаад хэл, тоо судлал буюу за одоо манайхаар бол математик гэж ярина те. Ийм зүйлийг маш их сонирхдог, маш өндөр боловсралтай, дээрэс нь айгу боловсон ч хүн байсан юм байна. За латин хэлтэй, Франц, Герман, Фин хэл мэддэг, энэ хэллүүдээр маш чөлөөтэй ярьцдаг ийм хаан байсан. За гэвч параной өвчин буюу бусдыг хардах зантай болсон. Бусдыг айгүй харддаг, сэрддэг, намайг тагнаад байна, намайг алах гээд байна гэж ингэж сэжгэлдэг ийм өвчтөй болсон гэсэн үг. 1567 онд Эрик хаан Uppsala дахь нэгэн байранда 5 язгууртныг ерөөсөө шүүхгүйгээр ямар ч үг хэлэх тийм боломж олохгүйгээр буюу үгийн зөрүүгүйгээр шууд өөрийн гараараа хорооцсон байдаг. Ерөөсөө ямар ч үг хэлэх боломжгүй өөрийн гараар гэдэг нь тий. За үүний дотор Нильс Сторе, Сванте Сторе зэрэг юм Сторегийн гэр бүлийн гишүүдээс юм байна л да. За эндээс ер нь хүмүүс юу анзаарсан гэхээр хаан галзуурч байгаа юм байна.
гэдгийг мэдэж эхэлсэн гинэ. Угаасаа л тэгээ штэ юу юуг зүг зүгээрээс хүмүүс ингээд гинтхэн үг үсгийн зүрэг үгээр шууд ингээд барьж аваад хороож гарч амар. За ингээ Эрик маш түрэмгий тэгээ зэрлэг цан аваар гаргаж заримдаа бүр ингээд айдас тавтаад докторгүй шийдвэрүүд гаргадаг болсон уур уцаартай байдаг болсон байна л да. Тэгээ орчин үеийн сэтгэл судлаач нар юу гэж үзэж байна гэхээр Эрикийг паранои, шизофрен хоёр туйлд сэтгцэн эмгээг хавсарсан байсан гэж үздэг. Бүр ийм амар хүнд шинжтэй байсан гэсэн үг. За 1567 онд Эрик Кари Мостотер гэдэг ийм зарц эмэгтэйд бүр ингээд ухаангуу дурлсан гинэ. Тэгээд тэрнтэйгээ бүр гэрэлцэн. 1500 он гэдэг чинь бол заавал язгуурт хүмүүс тэгэл гэрлэх ёстой гэж үздэг байсан үү штэ. Тэгээ Эрик Карниг хууль ёсны хатан хаан гэж бүр олон нийтийн өмнө зарласан байгаа. Тэгээд яг ингээд зарлсан учраас бүр амар олон язгууртай хүмүүс хааны энэ шийдвэрийг эсэргүүцээ аюух дургуутсан гэдэг юм бэл. За ингээд зарц эмзэгтэйтэй гэрэлсэнд нь бол язгууртнууд маш их дургуутсаж энүүгээр дүүрээ язгууртай охтууд байна. Хаан хүн зарцтай суух огтхон ч романтик биш харин хамгийн том тэнэглэл гэж юмжилсан байна. Ингээд 14 дугаар Эрик хажуудаа байгаа хүмүүсийг барьж идмээр санагдаад бүр идэж байгаагаар төсөөлдөг болж эхэлсэн. Хүн иддэг. Яана хүний махан. Тийм нөгөө ханибал гэдэг л үү тийм болж эхэлсэн. Тийм яг үйлдэл болгоогүй ер нь тэгтээ нэг тийм бодол байнга орж ирээ тэрийг яриад байдаг болсон байгаа. Тэгэл энэ төвшмөлийн махан амттай байх та гэж хэлж мэлдэг байсан гэж юм бүр. Яа. Тэгснээл гівгэнт ирүүл болол би сая юу гэж хэлсэн бэ? Чамайг барьж идэхээс өмнө эндээс зайл гэж бас хүмүүсийг хөөчдөг. Яана, хажууднаас өмнө сүнсэн зайлмаар юм биш. Харин тийм. Тэгэл тэгж ирүүл болгонгуудаа өөртөө хэлдэг. За Эрик хүн л барьж идэж болдгоо юм шүү гэж бүр өөртөө ярьдаг байсан байна. Ваа, амар хүндэрсэн байсан юм байна. Тийм. 1568 онд Эрикийн дүүнер нь Жон Карл гэдэг хүмүүс одоо ахыгаа төр барих чадваргүй гэж үзээд огцруулаад өөр нэг дүү Жоныгоо хаан болгосон байна. 3 дугаар Жон гэдэг хаан болгосон байна. Ингээд 14 дугаар Эрикийг баривчлаад гэрийн хорионд хийсэн боловч эргээд хаан ширийн нийтлэг бослог гаргасан. Гэхдээ тэр бослого нь дарагдаад дахиад шоронд орсон. Ингээд манай 14 дугаар Эрик хаан маань 1577 онд нас орсон. Үхлийн шалтгааныг нь бол байгалийн жамаар эрдийн үхэл гэж тэмдэглэсэн байсан ч гэсэн 1990-ад онд түүний бунхныг нээгээд ясын судлаад үзсэн чинь маш их мөнгө ус илрүүлсэн байдаг. Хордуулсан юм байна тий. Тийм тэгэхээр ер нь хордуулсан ч юм уу ер нь хордцсон ч юм уу тий. Тийм тэгээд шоронд удаан хугацаанд байлгахдаа мөнгө ус багаар өгч ингэж санаатаа хордуулж зүйл тусгасан юм болоо гэсэн таамаг байт юм байна. Шоронд байхад мөнгө ус хэрэглүүлж ирсэн үү эсвэл хаан ширээ булаалгахын тулд угаасаа хүнсэнд багаар мөнгө ус хийгээд ингээ хордуулаад ирсэн үү мэдэхгүй л юм тий. Тийм тэгээд бас яг хаан хүний чинь бас шууд цаазаар авчихгүй хүндлээд зүгээр шоронд хорингуудаа багаар хордуулаад хөнөөсөн болоо гэсэн таамагт байдаг. За дараагийн танилцуулах галзуу хаадын жагсаалт үргэлжилж байна. 4-р байранд Тогшин Иван орж ирж байна. За 1500 сонссон нэр байна тий. Ойрхны хэдүүлээ нэлээд сонссон. За Иван бол Оросын анхны цайр гэх хэрэмгийг авсан юм хаан. За цайр гэдэг нь Цэсар гэдэг үгнээс уламжлалт сунжирч явсаар хагаад 1500 жилийн дараа Оросд ирсэн эзэн хаан гэсэн утгатай эвнэр байдаг. Цайр бом гэж ярьдаг шүү дээ. Тэгээ 4-р Иван хаан яаж яваад Тогшин гэдэг хоч авчваа гэдэг аягүй сонирхолтой. За тэрээр өөрийн засаглалын жилүүдэд их хэлмэгдүүлэлтийг хийсэн, маш их дарангууллыг мэдрүүлж исэн, дотоодын хуваагдал бий болгосон хаан гэдэг. За ихэнхдээ л уур хилэнтэй, сэтгэл зүйн хямралтай, паранои шинжтэй байсан гэж энэ хааныг үзэж байгаа. Засаглалын сүүл рүүгээ засаглалын үеийнхаа нэлийн сүүл рүүгээ бол паранои буюу хүмүүс өөрийнх нь эсрэг хувилдаад байна гэж хийсвэрлэж боддог болсон байгаа. Тэгээ үүнээс болоод нууц цагдаагийн газар бүр өөрөө байгуулад тэрийг өөрөө удирдаад олон мянган хүнийг хил сэргээр шүүж, тамлаж, яргалж цаазалсан байдаг. За ийм учраас Тогшин гэж байгаа. За тэрхүү нууц байгууллагыг нь Апрешнина гэж нэрлэдэг байсан гинэ. За тэгэхээр параны өвчнөд нь бүр ингээд сүүл рүүгээ айгүй хүнд болоод тэгээд ерөнхийдөө нөгөө нэг хар ярианы хэлгээр бол нөгөө маниак гэж ярьдаг шүү дээ тий. Жохо маниак болсон гэж. Өөрөөр хэлэх юм бол хэнийг ч байсан тамлж агаад нөгөө нэг хэргийг нь заавал хүлээлгэж идэг нэг юм ярахчин шинжтэй болсон гэсэн үг л дээ. Ямар ч гимгүү хүмүүст ингээд шууд гим буруу тохоод тэднийг ингээд хардас сэжиглээд тэгээд яргалаа, тамлаа. Тэгээд нөгөө хүмүүс ч мэдээж хийгээгүй юм чинь эхэндээ бол би хийгээгүй л гээ штэ. Тэгэнгүүт нь бүр ингээд хэлсээрч хамаагүй хэрэг хүлээлгээд нөгөө хүмүүс нь бүр ингээд за би үхий ерөөсөө л үхий гэж бодон ботол нь амар их тамладаг байсан баг. Тэгээд ер нь бол ийм учраас түүнийг түүхэнд Тогшин Иван гэж нэрлсэн баг. За 4-р Иван хааны хатан Анастасия Романовна 1560 онд 30 настайдаа гинэт нас орсон. Анхны хатан. За ингээд Иван хаан бол хатныг минь хөнөөлөө гэж баахан хүн сэжиглээд бүр харгас тэглэм тогтоосон.
За ингээд 20 дугаар зуунд Оросын археологч нар хатныхын шарил шинжилгээ хийж үзэхэд бол шарилнаас нас мөнгөөс илэрсэн байна. Тэгэхээр бас л ер нь хортуулсан л болж таарад байгаа. За ингээд анхны хатан нас орсны дараа дахин хатан болгосон. Мария Темрюкова гэж хатан түүнтэй 8 жил хамт амьдраад 1569 онд бас л гинт нас орчихсон. Хортуулсан уу? Энэ удаад хатныг Иван хаан өөрөө хортуулсан байх гэж одоо хүмүүс бол үздэг юм байна. Яаж байгаа юм бол? Ягаад тэгэхээр одоо Мария хатан анх түүнтэй суугт бол бас хааныг бол их биширч хүндэлдэг байжээ. Гэтэл яг хамт амьдраад үзэхэд одоо таран танигдаад уурын мунхаг хардаж сэрдэх нь дамгаалсан учраас хааныг одоо олон нийтийн өмнө нэг удаа бас тэнэг өөртөө ихтгэлгүй чадваргүй гэд хэлсэн юм. Тэгээд одоо Иваны уурыг хүргээд ер нь хорлогдсон байхаа гэж ярьдаг юм байна. Баларсан юм. За дараа нь бүр 3 дахь гэрэлсэн байгаа. Марфа Сапакина гэдэг эмэгтэйтэй гэрлээд тэгсэн чинь тэр эмэгтэй нь 20-наас 2 хоногийн дараа бас нас орчихсон. Яна арай дахиад өөрөө алдсан юм шүү дээ. Мэдгүй тэр бол бас тодорхойгүй байдаг. За тэгээд манай хаан маань дахиад гэрэлсээ. За одоо ингээд дөрөвдөг нь болчих уу? Тийм, дөрөвдөг ихнэртэйгээ муудалцаад хөөгөө болцсон. Тэгээ хөөхтэй бол угаасаа өөр хүнтэй гэрлүүлэхгүйгээ сүм тавиачаад хүчээр сахил хүртээсэн. Гэлэн болгоцсон гэсэн үг. Тийм, ер нь бол өөр хүнтэй суух боломжгүй болгосон. За ингээд зогсохгүй. 5 дахь гэрлэн. За. Тийм, тэр ихнэрийг бас л өөр хүнтэйс олохгүй гэж хөдөө орон нутг руу цөллөгөнд явуулсан. Хаант амьдарч байгаад муудалцаад салахтаа бас цөллөгөнд явуулсан. Энэ мэтэр бүр 7 удаа гэрлсэн байна. Олон удаа гэрэлсэн байна те. Тийм. Тэгээд ер нь бол анхны хатнаал өөрөө нөгөөгүй. Бусдын бол ер нь өөрөө хорлсон, цаазлуулсан, цөлсөн, устгасан гэж үздэг. Ер нь цүлээд ингээд дахиж хүнтэй гэрлэхгүй болгоод хүчээр сэхэл хүртүүлж гинэ гэдэг чинь ер нь бол алдсантай л ялгаа байхгүй шүү дээ. Тэр үнийг хүсээгүй амьдралаар л амьдруулах чинь гэсэн үг шүү дээ. Насан туршдаа тийм нөгөө одоо шорон маягийн амьдралаар л амьдруулах чинь гэсэн үг шүү дээ. Аимшигтэй. За Улаанбаатар хотод 14 цаг 40 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Хамтран ажиллагчаар барилга уурхайн агаас яа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак эхлэлгүүрээс гисүүрэтагаар Прошак эхлэлгүүр хамтран ажиллаж байна. Прошак эхлэлгүүр барилга уурхайн багаж хэрэгслийн эхлэлгүүрийн жил бүрийн уламжлал болон зохион байгуулагддаг зуны амьдрал эхэлсэн байгаа. 6 сарын 2-оос 30-ны хооронд зохион байгуулагдаж байна. Зуны амьдралын үеэр бүх бараа 15% хямдарч, зарим сонгогдсон бараанууд бүр 80% хүртэл хямдарсан байгаа. Худалдаа авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрд гарын бэлэгтэй. Мөн та хүссэн бараагаа онлайнаар захиалан хүргэл авах боломжтой байгаа. Энэ бүр үнэхээр гоё юм а тий. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг Proshak Zig MSM Group CGM гэсэн вебсайтаас авч болно. За ер нь бол энэ дэлгүүрийн тухайд ярих юм бол барилга уулуурхайн агаас яа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг яг нэг дороос авах боломжтой ийм дэлхийн томоохон брэндүүд байгаа. Ер нь бүх зүйлийг нэг дороос авна гэдэг бидний цагийг ч тэр мөнгийг ч тэр хэмнэдэг. Одоо бүр ялангуяа зуны хямдралтай байгаа дээрс нь бидний мөнгийг бүр илүү хэмнэж өгнө. За дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд худалдаа авалтын үнийн дүнгээс хамаарч бэлэг өгнө гэж байгаа. За тэгвэл бэлгнээс юу вэ гэхээр баталгаат хугацааг өгнө. За баталгаат хугацаа гар болон цахилгаан багаж хэрэгслээр 6 сарын баталгаат хугацаа байна. Генератор дээр 1 жилийн баталгаат хугацаа байна. Борлуулалтын дараах засвар үйлчилгээ нийт бас байна. За мөн мэрэгжлийн хамт олон багаж сонголтод шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгнө гэж байгаа. Би одоо жишээлбэл ингээд нөхөртөө нэг багаж авчий гэдэг зүгээр ингээд бодож байгаа байхгүй юу? Өөрт нь хэлэхгүйгээр өгнө бол авч мөр байгаа шүү дээ. Чамд юу хэрэгтэй гэж асууж билүүх юм муухай. Зүгээр ингээд хэлэхгүйгээр авч өгмөр байгаа байхгүй юу? Тэгээд яг юу авахаа очиод мэддэггүй шүү дээ. Тэгэнгүүт за манай нөхөр ийм ажил хийд юм аа. Энэ байт юм билээ. Би одоо байхгүй ийм төрлийн багаж авмаар байна гэхэд надад танд тэгвэл энэ хэрэгтэй юм байна гэж зөвлөж өгөх хамт олон нийтэд байгаа гэсэн үг. Гоё юм байна тий. За нийт 20 гаруй брендийн 4000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байгаа. StorePay-гээр 4 хувааж авах боломжтой. За ер нь бол ийм дэлхийн тэргүүлэгч брэндүүд тэгээд дээрэс нь ийм сайн чанартай бараа бүтээгдэхүүн байгаа учраас хямдхан бараа бүтээгдэхүүн ер нь бол байдгүй юм бэлээ. Ер нь сайн чанартай бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд нэг очихтой энэ ч нөгөө хямдарсан болохоор ганц юм аваа гарчдаг юм байна л да. Хэд юм ингээд зэрэг авахаар нь жоохон үнийн дүн их болчих гээд байдаг. За тэр тохиолдолд хэрвээ та үнийн дүн жоох их санагдаж байгаа бол StorePay-гээр 4 хувааж төлөх боломжтой юм байна шүү. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 гэсэн дугаараас авна. Борлуулалтын албаны дугаар нь бол 80TIG 5228 90TIG 2 97TIG гэсэн дугаарууд байна. Эдгээр дугааруудаас бас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За хаяг байршлын хувьд бол Ярмын гүрний зүүн талд MSM Group компани байр Proshak багаж хэрэгслийн их дэлгүүр гэсэн байгаа. Facebook-ээс MSM Industrial гэж хайх юм бол аль биесны хуудас нь гараад ирнэ. За манай нэвтрүүлэгтээ барилга уурхайн агаас яа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Proshak их дэлгүүрээс гисүүрэтагаар Proshak багаж хэрэгслийн их дэлгүүр хамтран ажилласан та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа.
За цаашаа үргэлжлүүлээ Догшин Явааны талаар ярьж байгаа. 1581 оны 11-р сарын 16-нд Догшин Явааны хамгийн ухаалаг, хамгийн хайртай хүү ирээдүйн хаан ширээ залгамжлагч Иван эцэгтэйг ярьж уулзаад бараалгасан юм байна. За эцэгтэй бараалгасан байна. Ингэж бараалгах гэж ирэхдээ хатнаа дагуулад ирж л дээ. За харин хааны бэр, хааны ихнэр бэр буюу одоо залгамжлагчийн ихнэр нь гэсэн үг шүү дээ, тий. Ингээд нэг юм уужуу сул цагаартай хуцаас өмсөд ирсэн юм байна ингэж бараалгах та. Тэгсэн чинь Догшин Ява яасан гэхээр түүнийг ста чи үнэхээр ёс зүгөө хуцалсан байна гэж уурлаад гидсрүүн цогсон баг. Амар. За тэгсэн чинь яаж байгаа юм гэхээр ирээдүйн хааны хатан жирэмсэн байсан учраас уужуу сул хувцас өмссөн байсан юм байна л та. Тэгэхээр хүүхдээ болох гэж байгаа баяртай мэдээгээ өг нь бол хаан аавдаа хэлгээд айгүй баяр хөөртэй ингээд сул хувцас өмссөн ирсэн нь тэр байгаа байхгүй юу. Тэгээ өг нь бол эрүүл ухаантай хүн бол за яагаад сул задгаа хувцас өмсчвөө гэж хамгийн түрүүнд бодно те. Яагаад ингээд хувцлаад ирчихв гэж. Гэтэл Догшин Яванд тийм амар хурц ухаан бол байхгүй. Угаасаа амар юм сэтгцэн өвчлөлтэй, юм өвчтэй Догшин ширүүн болцсон байсан. Тэгээ хөөхий бэр нөгөө хаан аав дээрээ баяр хөөртэй очиод нохоо шиг зодуулаад үг хэлж чадаагүй тэгээд хөөгдөд гарсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг энэ байдлыг хажуунаас нь хүн харж байсан учраас аавдаа уурлаад эхнэрээ өмөрсөн байгаа. За Иван Иванович ханхүү эцэгтэй хандаад эхнэрт минь гар хүрэх хэрэгтэнд байхгүй шүү гэж уурлаж хэлсэн байгаа. Тэгсэн чинь Догшин Ява хаан сандлынхаа хажууд байдаг бялуу гэдэг юм төмөр саваа шүүрээ аваад тэр саваагаа ингэ шүүрч аваад тэгээд хүүгийнхаа толгоор айгүй хүчтэй зогцсон. За ханхүү бэртэж ухаан алдаж унтахад хаан эцэг нь аяйгүй харамсаад би улсынхаа ирээдүйг өөрийнхөө гараар устгачлаа гэж үү дээ гэд ингээс орилж хашгирч уйлсан ийм дүр зураг байдгаа. Бид нар энийг нөгөө юугаар нь уран зургаар нь аяйгүй сайн мэддэг шүү дээ. Тий тэр зургаар нь аяйгүй сайн мэддэг. За үнэхээр их гашуудсан гэдэг. Тэглээгээд одоо нөгөө орилж хашгираад уйлаад бол яах вэ те ханхүү ухаан орохгүй байсаар байгаа хэд хоногийн дараа нас орсон. Тэгээд ингээд Догшин Яваныг хүмүүс галзуу алуурчин гэж нэрлэдэг болсон энэ цагаас хойш. Залгамжлагчаа өөрийн гараар хөнөөснөөс болоод нөгөө хаан ширээ залгамжлах хөнгөө болоод Оросын жинхэнэ гай зовлонгийн он жилүүд эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байт юм лээ. За дараагийн танилцуулах 5 дахь хаан бол Вавилоны хаан 2 дугаар Небухаднезар гэдэг хаан байна. За энэ хүн бол нэн шинэ үеийн Вавилоны эзэнт гүрний хамгийн алдартай, хамгийн хүчирхэг хаан байсан. Манай эртний өмнөх 605-аас 562 оны хооронд хаанчилж Вавилоныг дахин сэргээ мандуулж архитектур, соёл, цэрэг зэвсэг, шашин шүтлгийн оргилд нь хүргэсэн уг нь их гавьяатай хаан юм байна. За ингээд 2 дугаар Небухаднезар хаан бол бүр хаан болохоос өмнө эцэг Набополсар хааны хамт Ассирийн нийслэл Ниневиг эзэлж газартай тэгшлэн Ассирийн эзэнт гүрнийг бүрэн устгаж исэн. Манай эртний өмнөх 605 онд Каркемишийн тулалдаанд Египтийн армийг бут зохиж Левантийн нутгийг эзэлж исэн. Тухайн үеийн Левантийн нутаг гэдэг бол одоогийн Израиль, Сир, Ливаны нутгаа. Энэ том өргөн удам нутгийг бас эзэлж исэн. Харин манай эртний өмнөх 597 онд Иерусалимыг дайрч эзлээд бутсан. 11 жилийн дараа 568 онд Иерусалим руу дахин дайрч Юудын хаан тулсыг бүрэн устгасан. Яа. Ингээд занаанд орчих шүү. Ингэхдээ Иерусалимын сүм буюу одоо Соломоны сүм гэж даалжтай том сүм байдаг. Тэр сүмийг сүйтгэгээд еврейчүүдийг Иерусалимаас хөөгөөд Вавилон руу цөлчихсөн. Энэ үйл явдлыг бол бүр Библийн сударт Вавилоны цөллөг гэж бичсэн байдаг. Энэ нь Вавилоны түүхийн хамгийн алдартай, Библийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болсон. За тэгсэн энэ 2 дугаар Небухаднезар гэдэг энэ хааны хувьд болохоор Вавилоныг том олон цайдтай, сүмтэй, сүмийг шаталсан байгууламжтай юм архитектурын гайхамшигтай хот болгосон ийм гавьяатай хаан л да. Иштар бурханд зориулсан хүндэтгэлийн хаалга хийлгсэн. За энэ нь бол дэлхийн архитектурын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон гэж үздэг. За мөн бидний маш сайн сонсч ирсэн дэлхийн 7 гайхамшигын нэг гэдэг байсан Вавилоны дүүжин цэцэрлэг гэж бид нар агиуг сонсч ирсэн тий. Семирамидын цэцэрлэг. Яг үнэ. Тий. За энэ цэцэрлэгийг бүтээлгсэн хаан бол энэ 2 дугаар Небухаднезар гэдэг энэ хаан байна л та. За зарим домогт өгүүлснээр болохоор түүнийг хатан буулгасан Амитайс гэдэг энэ хатан нь их нутгаа санаад айгүйх ганцаардаад байсан юм байна. Тийм учраас хаан өөрийн хатныхаа ярьсан нөгөө аман зургаар төрсөн нутгийнх нь уул усны хэлбэрээр цэцэрлэг түрээлэн бүтээлгсэн гэж ярьдаг ийм домогтой. За тэгээ худалдааны гол замуудыг цэргэлэн хамгааж дээрэм тонуулгүй болгосон, хил дээр цайз бариулсан, харвалын цэргүүдийг байгуулсан, за мөн төрөл бүрийн сашны сүм, дахлын газруудыг хүндэтгэж сэргээн засварласан Вавилоныг ерөөхдөө тийм нэг яг бүтэн том зургаар харах юм бол соёлын төв болохыг зорьсон ийм хаан байжээ.
За энэ бүх уран барилга, архитектур, соёл, шашны үйл хэрэгээрээ 2 дугаар Небухаднецар гэдэг энэ хаан бол Вавилоныг дэлхийн хамгийн гайхамшигтай хотуудын нэг болгож сэргэн мандуулж хөгжүүлэн цэцэглүүлсэн хай. За Библиэл дээр бол 2 дугаар Небухаднецар хааны нэр олон удаа давтагддаг. Түүнийг бурхан дэс захирагдсан тул 7 жил галзуурч өөрийгөө бух мэт сэтгэн хадны агууд очиж нүцгэн шалдаа амьдарсан хүний дүр төрхөө гэж мал мэт амаараа өвс зулгаа иддэг байсан гэж тэмдэглэсэн байгаа. Ямар амар юм бэ? Тэгээд Небухаднецар хаан үнэхээр галзуурсан уу гэвэл бас тийм биш юм шиг байна. Ерөнхийдөө нөгөө еврейчүүдийг хаан тулсын мөхөөцсөн шүү дээ. Тэгж ярьдаг. Тийм болохоор еврейчүүд түүний дээр бурхан байсан гэдгийг харуулахын тулд бурхан түүнийг галзууруулсан гэж тийм түүх зохиож бичсэн ч гэсэн тийм хардлага байд юм байна. Энэ хүн ч одоо өөр угаасаа Иерусалимыг 2 удаа галдаад еврейчүүдийг нутаг орноос нь хөөгөө явуулсан шүү дээ. Өөрөөр хэлбэл орон гэргүй болгоцсон л хүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр еврейчүүд нөгөө өс санаад түүний дээр бурхан байдгаа гэж харуулах гэж ер нь юм түүх зохиосон ч гэсэн таамаг байдаг. За ингээд хаан маань гів гинтхэн л хүний оюун ухаанаа алдаад маш их сэтгэдэг болсон. Агууд орогнож өвс идэж эхэлсэн гэж байгаа. Энийг нь болиулах гэж очисан хатнаа хөөж явуулаад цаг агаарын нөлөөнд орж арьс нь бүрэгдийн үт шиг хумс нь шувууны хумс шиг болсон гэж бичжээ. Энэ яг л нэг тийм үлгэр домгийн юм байгаа тийм тий. Тийм ингээд энэ байдалд 7 жил үргэлжилсэний дараа хаан бурханд нүглээ намжлаад Иерусалимыг талсандаа гимшээд өөрийгөө бурханд биш Юудын шашны бурханд өөрийнхөө бурханд биш одоо Юудын шашны бурханд мөрөгснөөр ухаан нэргэн ирж хаанчлан үргэлжилсэн гэж бичсэн бай тийм ээ. Зөө. Гэхдээ бол зарим түүхчид үнийг үнний хувьтай гэж үздэг юм байна бас. За. Өөрийгөө одоо тэгээд энэ өөрийгөө үхэр мал гэж үздэг сэтгцийн өвчнийг бол Бонтрафи гэж нэрлэдэг юм байна. За. Matrix кинон дээр гардаг Неогийн одоо нэг хөлөг онгоц байдаг штэ. За. Тэрийг болохоор хааны нэрээр Небухаднецар гэж нэрлэдэг юм байна бас. Сонирхолтой хаан. За энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Арч Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажилласан баярлалаа. За мөн барилга урхан аагасяа хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак их дэлгүүрээс аваарай гэсэн уриатайгаар Прошак их дэлгүүр хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйл явсараа 15 цагаар метаас элдв шүпийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа заяа. Баярлалаа цэцэг.